Хариултын хуудасыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд сурагч бүхэнд байгаа эрдмийн түлхүүрийн S001947 гэх мэт кодоо S үсгийг нь бичихгүйгээр хяналтын хэсэгт бөглөж бичнэ. Хариултын хуудасны 1-2 дугаар хэсгийн бөглөх хэсгээс бусад газар буюу хариултын хуудасны дээд болон хажуу хэсэгт байрлах хар дөрвөлжин дүрслэлд бэхээр тэмдэглэгээ хийж болохгүй. Хийсэн тохиолдолд засагч машинаар уншуулах явцад таны хариултын хуудасыг хүчингүй болгох магадлалтай тул үүнийг анхаарна уу? Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ хариултын хуудасны 1-р хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнэн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай. Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ хариултын хуудасны 1-р хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнэн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай. Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ хариултын хуудасны 1-р хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнэн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай.